За ингээд та бүхэнд одоо OpenOffice.org программыг ашиглан алдаа засах болон бусад зарим хэрэглээд амар зүйлсийг тэмцээлээ. Тэгэхэд бол татаж авч суулгах талаар тэмцээлээ. Монгол хэл дээр бол энэ OpenOffice.org програм нь орчуулагдсан байж байгаа. Мөн энэ нь бол арай хуучин 3.0.0 гэсэн хувилбар байж байгаа. Тэгэхээр үүний бол сүүлд бол 3.2 гэх мэт бол англи хэл дээр хөлбөрүүдийг мөн татаж авч хэрэглэж болно. Тэгээд одоо би танд энэ 3.2 хөлбөрийг өмнө татсан байсан учраас шууд энийг яаж суулгах талаар танилцуулъя. Шууд install буюу одоо суулгацын энэ хөтчийг бол ашиглаад програмыг бол суулгах чинь. За суулгах хэвцээг бол одоо дэлгэцэн дээр харуулж байна. Яа ингээд програм маань суулглаа. Энд мөн бас татсан 2 3 нөгөө нэмэлт бол байж байна. Энэ програмд бол нэмэлтүүдийг бол нэмж суулгаснаар бол баяжуулж хэрэглэж болдог байж байгаа. Энэ програм дээр нэмээд монгол хэлний болчих нэмэлтүүдийг бол нэмээд суулгах. За энэ бол анх удаага ашиглаж байгаа болохоор энэ тохиргоонуудыг хийж байна. Тэгтээ одоо OpenOffice.org гэдэг хэлбэр анадана. За энэ түрүү нөгөө татсан байсныгаа ажилласан болохоор одоо ингээд гараад суулгах гэж гараад ирсэн. Ингээд бол суулгах. Тэгээд веб нь шууд суулгах юм шиг. Сая бол би хотхол дээр дараад татсан. За энэ бичлэгийг бол урд нь хийжсэн дуугүйгээр хийжсэн болохоор одоо энэ ингээд бичиж харуулж байна. За энэ холбоотой дараад одоо энэ extension төрөйг OpenOffice гэсэн хаягаар бол ороод Монгол гэсэн байдлаар хайгаад энэ Монгол хэлний суулгах болон төрүүлэх хадгалт хэсгийг бол тэгж авах суулгах болон хийх. За энэ Монгол хэлний алдаад багцыг бол ингээд татаж авах. Шууд OpenOffice гэж тэгээд шууд болсон юм. Энд бол суудсан байгаа бүхний нэмэлтүүд маань бол extension нэмэлтүүдийн тохиолдолд харагдсан. Та бүхэн доор харж байгаа энд бол OpenOffice-ийн цонхон үлдсэн байж байна. Энд бүрэн хаагдаагүй. Түүнээс одоо тааш маань ажиллахгүй байна. За энэ бол хөрвүүлэгч байж байгаа. Хуучин Arial Mom зэрэг фонтыг бол шууд Unicode фонтоор бичсэн зүйлийг Monkey зэрэг гарын байрсан Arial Mom
спонсор гэсэн зүйлийг одоо шууд Unicode хөрвүүлэх гэдэг. Одоо тийм документыг нэгээд ардаад чадхад энэ төслийг дараад одоо шууд Unicode болоод хөрвүүлсэн гэдэг. За тэгээд анх удаага одоо энэ OpenStore програмыг суулгасныхаа дараа одоо энэ төслөгөө хийж хичээл зүгээр option дээр language settings language дээр үргэлж одоо шинээр нээж байгаа документ бичиг баримт болгон дээр одоо монгол хэлээр төслөгөө болоод хийгээд өчгөл амар идэг. За энэ дээр одоо монгол хэл суулгачаад дахиж нөгөө прад ажилладаг болохоор таашаалт маань хийхгүй байна. За ингээд түрүү хаагаад нийтний дараа ардаа шалгах хэрэгтэй. За энд бол доогоор улаан зураас таараад ардаатай зүйлийг бол харуулж байна. За мөн англи үгнүүдийг бол мөн улаан доогоор улаан зураас таараад ялгаж харуулдаг байна. За энэхүү хулгайгаа баруун дэвшиг дараад ингээд алтатай үгээ бол сэлжиж болно. Засаж өөрөө харж байгаа зассан ч болно. За ингээд хэрэглээд бол чингисманд за одоо би зарим нэг хаяа толгой нэг асуултыг бол харуулъя. Одоо жишээ нь шинэ документ үүсгэхэд бичгэд бол шууд монголоор энд монголоор одоо шууд бичээд явахад бол ихтэй түрүүний одоо шинэ документ бичиг баримтыг монголоор болоод гээд монголоор хэрэглэх гээд түрүүн болоод тохируулсан. Энэ опшнсаар ороод ингээд тэрнтэй тийм тохиолдолд бол шууд бичээд явахад бол монголоор байдаг. Өөр хуучин бичсэн документ бичиг баримтан дээр бол алдаа засгаллаа гэж бодоход бол алдааг бол энэ бичгийг англи ч юм уу өөр бичиг байна гэж танаад алдааг засч чаддаг. Тийм тохиолдолд бол бичгийг бүгдийг идэвхжүүл сонгож байгаад энэ ишигээ бол ороод тэгээд энэ цааханд бол хэл энэ бол өөр хэл байхад бол энийг нь монгол болгож тохируулж өгөөд тэгээд окей яхад бол алдааг засдаг байж байгаа. За жишээ нь одоо ингээд нэтээр одоо ингээд зэмсэг алдааг засдаг. Тэгээд мөн ардаж байгаа бичгийг бол шууд энэ дараад бүгдийг нь бол төрүүлээд ариад фонтоор өгсөн. За тэгээд мөн энэ бол writer гэдэг нь бол өөртөө адилхан байлаа. Тэгээд мөн Excel-тэй адилхан мөн PowerPoint-тэй адилхан presentation болон speech гэсэн хэлбэрээр болдог. Апнавчээ. За ингээд апнавчаа гэж бодож тэгэхээр энэ бол үн төлбөргүй хуулийн дагуу тэгээд нийтдээ ихтэй програм хийж байгаа.